Entertainment Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтран явуулж байгаа 950-ны нэвтрүүлгийнхаа дахин шинэ хэмжээний дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За бид хуулийг энгийн үгээр иргэн та бүхэнд тайлбарлана. Урайтаагаар энэхүү подкастаа үргэлжлүүлэн явуулж байгаа. За өнөөдрийн зочин сонгойрхон дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн гэр бүлийн хүч хэрхээлээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн хашууж инх чаргал маань хүрэлцэн ирсэн байна. За их чаргалдаа бидний урилгыг хүлээн авч цэцэд хүрэлцэн ирсэн баярлалаа. Тийм ээ. Гэр бүлийн хүч хэрхээлэл тэр дундаа өөрийнхөө хариуцсан ажиллаж байгаа сонгойрхон дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн үед надад ямар шүү төвшөнд явж байна вэ? Тийм ээ. Хэрэг дуудлага мэдээлэл ирж байна вэ? Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил дарах хэмжээ зохион байгуулж байна. Талаар ярьцлага хэлье. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За 2025 оны 1 сард сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1739 дуудлага мэдээлэл ирсэн. Үүний 135 буюу 7.1%-ийг нь хүүхд гэр бүлийн хүчирхтийн шийдэл дуудлага мэдээлэл хийж байгаа. Эдгээр дуудлага мэдээллийг өмнөх оюуны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл нь 7.7%-аар хүүхд гэр бүлийн хүчирхтийн шийдэл дуудлага мэдээлэл нь 22.7% өссөн тус өссөн үзүүлэлттэй байгаа. Тийм. Тэгээд энэ одоо өссөн шалтгаан нөхцөл бид нар дүн шинжилгээ хийгээд за ер нь нийт дуудлага мэдээллийг бууруулах талсан зогсоох тэр дундаа давтамжтай хүүхд гэр бүлийн хүчирхлийн шийдэл дуудлага мэдээллийг талсан зогтоох бууруулах чиглэлээр дүн шинжилгээ хийгээд за ер нь нөлөөллийн хэд хэдэн төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ажиллаж байгаа нэг нь за энэ хүүхд гэр бүлийн хүчирхлийн шийдэл давтамжтай дуудлага мэдээлэл ирүүлдэг айл өрхийн иргэдийг судалгаанд дарга ахлах байцаагч нар хуурлан аваад одоо 14 хоногт нэг удаа тухайн одоо айл өрх давтамжтай дуудлага мэдээлэл ирүүлдэг айл өрхөөр ороод хууль эрх зүйн зүй залтыг сануул тайлбарлан дахин одоо гэр бүл хүчирхийллийн хэрэг зөрчлийн хөрөгч холбогдох болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийгээд одоо бүр бичлэн тогтмолтой хяналтад ажиллаж байгаа. Энэ бол нэлээ одоо үр дүнтэй ажлуудын нэг болж байгаа. Одоо сүүлийн одоо 7 хоногийн хугацаанд тэгэхээр давтамжтай дуудлага мэдээлэл одоо 5-аас дээш давтамжтай дуудлага мэдээлэл одоо нэг л ирсэн байна. Тийм. Тэгэхээр нэлээ үр дүнтэй ажил арга хэмжээ болж байгаа. Мөн одоо 24 цагаар үүрэг гүйцэтгэх автархуулийн алба багчд маань бас дуудлага мэдээлэл үедээ тэр давтамжтай дуудлага мэдээлэл ирүүлдэг айл өрхөөр ороод мөн одоо бар, ресторан зэрэг дуудлага мэдээлэл ихээр ирүүлдэг аж ахуйн нэгжүүдээр мөн бас ороод үүрэг гүйцэтгэх хугацаанд 24 цагаар 2 айл өрхөөр ороод мөн одоо гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дахин одоо гэмтэрэг зөрчилд холбогдож өртгөхөөс хохирохоос ялангуяа одоо бага насны хүүхдүүд өртөж хохирохоос одоо урьдчилан сэргийлэгчдээ яриа таниулга хийгээд хяналтад ажиллаж байгаа үр дүнтэй ажлуудын нэг болж байгаа. Давтамжтай дуудлага мэдээлэл гэдэг маань олон удаа дуудлага мэдээлэл өгöd. Тийм олон удаа цагдаагийн байгууллага бүртгүүлж дугаараа тэр хяналт дуудлага мэдээлэл ирж байна л гэсэн тийм. Энэ дээр нь л бид нар хяналтаа ажиллаж байгаа юм. За мэдээж эдгээр хүмүүст одоо юу гэдэг те гэрээр нь явж янз бүрийн байдлаар одоо сэрэмжлүүлэх ч юм уу янз бүрийн байдлаар сануулга зөндөө өгдөг байх, зөндөө ажилдаг байх. Тэрнээс гадна яг цагдаагийн байгууллага дээр бүгдийг юм цуглуулад нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, сургуульд орох ч юм уу тийм ээ. Магадгүй энэ бүхэнтэй холбоотойгоор тухайн хүмүүс засарсан, амьдралдаа өөрчлөлт авчирсан хүмүүсэр хэр байна. Мэдээж тэгэх юм бол та бүхний ажлын бас одоо нөгөө чанар ачаалал багасна. Тийм мэдээж одоо бас хийж байгаа ажлын үр дүн харагдана л гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо хийж байгаа ажилтай холбогдуулаад байнгын дуудлага мэдээлэл өгдөг айл өрхүүдээс эрс одоо дуудлага багасдаг ч юм уу, эсвэл огт ирэхгүй болдог ч юм уу, засрах тохиолдол хэрэг байд юм байна. Тийм энэ ажил арга хэмжээ бол яг одоо он гарцаар дүн шинжилгээ хийгээд энэ үзэн дээр одоо ажил арга хэмжээ зохион байгуулалт ер нь цаар болж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол дуудлага мэдээлэл харьцангуй бас давтамж бол багасж байгаа. Ялангуяа тэр давтамжтай дуудлага мэдээлэлд гэр бүл хүчирхийллийн давтамжтай дуудлага мэдээлэл айл өрхөөр хяналт тавьснаар давтамж тэр айл өрхөөс ирэх давтамж дуудлага мэдээлэл багасж байгаа. Одоо сүүлийн 7 хоногийнхыг хар ингээд дүн шинжилгээ хийхэд бол давтамж 1 2 1 3 гэсэн ерөнхийдөө ер нь бол урд нь ингээд баг 5 10 баг тэнэрч л 20 гэх түнэс дэш тэр дуудлага мэдээлэл сайлрах зөндөө байдаг, олноор байдаг гэсэн бол харьцангуй багасж байгаа. Ялангуяа бид нар ингээд тогтмолтой ингээд тогтмол ингээд дуудлага хяналт тавиад ирэхээр тэр нөө зөрчил гарах нь багасаад одоо жишээ нь манай сонгон хайрхан дүүргүүд басны онцлогтой л доо гэр орол ихтэй тэрний дагаад ажилгүйд ихтэй мөн түүнээс ажиллахаас архитал давхар маш ихтэй тэрнээсээ болж одоо ялангуяа бага насны хүүхэд
одоо эхнэр нөхрөө өвчрхийлээ ард бага насны хүүхэд тохирч байгаа ч нэ. Тэгээ энэ дээр бид нар ингээд давтамжтай дуудлага мэдээлэрхий хяналтанд аваад хяналт тавьснараа давтамжтай дуудлагантай бол багасах хандлагатай байгаа. Яг мэдээж хэрэг хамтдаа хөдөлмөрлөө зүтгээд 5 цаас олох гэдэг хүүхд гэр бүлээ авч явах гээд хамтдаа зүтгэж хүмүүс байдаг. За магадгүй зарим тохиолдолд хамтдаа идэж уугаад тийм ээ гэртээ олон хүн цуглуулад архитаад хүүхдүүдийн хажууд идэж уугаад ч юм уу тийм ээ за үүнээс үүдэлтэйгээр үл ойлгосон асуудал үүсээд нэг хүчирхийлэх тохиолдол маш их байдаг баг. Хамтдаа нэг үсэндээ гэр бүлийн гишүүд хамтдаа одоо энэ үйлдэлийг хийгээд за энэ эрхтэлтийн төгсгөлд бол нэгнийгаа зодох, доромжлох ч гэдэг юм уу тий цаашлаад амьнастай алдах зүйл зөндөө гардаг баг л та. Тэгээд бүхэн бол мэдээж нөгөө нэг л бас одоо таны өмнө сая яриад өнгөрдөг болохгүй үйлдэл архитэлт, ажилгүй үйлдэл гэдэг зүйлтэй холбоотой. Давтамжтай дуудлага мэдээлэл олон удаа өгөөд олон удаа хүчирхийлэл үйлдээд тийм ээ. Үүний эцсийн үр дүн бол цагдаагийн байгууллага бас одоо 20 цагт харах хэмжээ авдаг тийм ээ баримжилдаг. За цаашлахын бол одоо юу гэдэг тийм бүр одоо шүүхээр орж ялах ч юм асуудал үүсдэг шүү дээ. Эдгээр холбоотойгоо нэг мэдээллийг таас өгөөч тийм ээ. Ямар тохиолдолд одоо юу гэдэг 7-30 хоногийн баримжилгаанд яваад байна. Хий дуудаагийн дуудлага мэдээллийн дараа бүр хүндэрсэн шат гэх юм бол магадгүй одоо дараа бүр шүүхээр таслагдаад яалт идэх хэмжээний асуудал байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэтэй холбоотой таваас нэг мэдээлэл. Тийм. Ер нь бол гэр бүл өвчрхийл, хүүхд гэр бүл өвчрхийлсэн шидэ дуудлага мэдээлэл ирлээ. За тэрийг цагдаагийн бодлого шалгаад өнөхөр төвшил үйлдэлсэн тогтоогдоод шүүхээр ороод бодгос бүрчингийн баримтчилгаатай. За энэ зөрчлийг 3 ба түүнээс дээш ураад давтахын яг тухайн гэр бүл өвчрхийлүүдэд 3 ба түүнээс дээш давтахад эрүүг хариуцлага. Яс шийтгэл асуудал биш. Эрүүгийн тохиолдолд зохицуулалттай. За цагдаагийн байгууллагын зүйлс бол зөрчил гэр бүл өвчрхийлүүлээ. За ерөнхийдөө баримтчлаа тийм. Нэг удаа хоёр удаа баримтчлал ингээл байгаад байх биш. Тэр хүнд бас нөлөөллийн ажил харах хэмжээний сургалтын зохион байгуулдаг. Ялангуяа одоо энэ он гарсаар ер нь бол дүүргийн төрийн байгууллагын суулгад хамтраад тэр гэр бүлийн өвчрхийд үйлдээд байгаа хохирогч холбогдох штеп. Тэр хүмүүс чиглэсэн нөлөөллийн ажил харах хэмжээний бас шатараатайгаар тогтмол бас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энийг ингээд нэг удаа ингээд тэр хүмүүст одоо ингээд сургалт ор. За нэг барьцлаад гадар за нэг цагийн 2 цагийн сургалт ороод орхих биш. Тэр хүмүүсийг тогтмол үн шатаагаар сургалтанд нөлөөллийн ажил харга хэмжээ зохион байгуулж тэр хүмүүс засардаг. Засархтын тэр нь бол боломжтой болдог. Зүгээр нэг удаа ингээд сургалт явуулаад ингээд нэг удаа барьцлаад ингээд орхиод бол тэр хүмүүс нь барьцлагт бараад тэндээ дадлаад за нэг ингэжил байдаг гэсэн бодлоо. Тэрнийг нь тэр сэтгүүг нь өөрчлөгүүднээс бид нар давтамжтай сургалтуудыг бол одоо шат заратаар зохион болгохоор төлөвлөсөн ажиллаж байгаа. Тийм. Тэгээ ер нь бол гэр бүл бол гендер эрхтгч байдлыг л бол хангах хэрэгтэй. Одоо сүүлийн үед бас эмэгтэйчүүд ялангуяа бас гэр бүл өвчрхийл үйлддэг болоод байна. Тийм хүүхдийн гар өрөх, хүүхдийн гар өрөх, гэр бүлдээ агсан цогтуу тавихаас ахлаа бас цөөнгүй бас бүтгэдэг болсон эмэгтэйчүүд. Тиймээс гэр бүлийн юунаас болж ирэхлээр бас архитект болж байгаа нэрээс нь одоо эрүүл маргаан түр зураг урд хөндлөөсөн болоод маш их хэрэгжүүлж холбогдож байгаа. Тэр талаар бид нар цагдаагийн байгууллагын зүгээс иймэрхүү тогтмолтой арга хэмжээний шатраатаар тогтмол маягаар авч ирүүлснээр нэрээ үр дүнтэй ажлууд болж байгаа гэсэн. Гэр бүлийн өвчрхийллийн бас том өгч бол хүүхэд байдаг шүү дээ. Бид бол мэддэггүй шүү дээ. Жишээлбэл магадгүй бидний амьдралд ч гэсэн тийм байж л байдаг шүү дээ. Баяр боллоо, найз нөхөд гэрчлээ, хүүхдүүд нөгөөрөө тоглож л байдаг. Бид нар найзуудтайгаа нэг ширэн дээр ганц зөөр би авч муу асууж байгаа. Айл болгонд л бараг байдаг асуудал. Гэхдээ энэ маань өөрөө хуулийн зүйл залттай. Тийм ээ? Болохгүй. Зөрчлийн тухай хууль. Хүүхдийн нэрээр давтсан асуудал болохгүй. Тэгэхээр ээж аавд бас харуулцлын зүйтэй холбож байгаа юм. Манай хүүхдийн ажил харьцсан байцаагч нар бол ахлагч нар бас сургуулиуд тэр дундаа хүүхдэд гэхээс илүү эцэгчүүдэд эцэгчийн тэр зөвлөлт ялангуяа хандсан тийм сургалтууд бас зохион байгуулдаг. Хүүхдийн нэрхтээ давтан зөвлөрөх, хүүхдийн хүмүүжилт сөргөөн нөлөөлөхгүй байх тийм тэр талаараа сургалтуудыг бас зохион байгуулдаг байна. Цаашдаа ер нь одоо энэ гэр бүлийн өвчрхийл гэдэг зүйл бол магадгүй одоо өмнөх нийгэмд ч юм уу тийм бидний жоохон бахад яг одоо бидний үед ч юм уу аав ээж за яг одоо юу гэдэг ингээд айгүй их нийгэм нээлттэй болчлоо бүх юм ингээд сошиалор илүү дөгдөг болчлоо л да. Бидний хувьд бол багш нараар загнуулах ч юм уу асуудал байсан. Ээж аваар ч гэсэн загнуулах аяа нэг шахуурдаад авах асуудал байдаг л байлаа тийм ээ. Тэгэхээр юу гэдгийг гэр бүлийн маргаа ээж аваар хоорондоо муудалцах маргалдах юм байсан. Байдаг л байсан тийм ээ. Тэгэхдээ юу барайж янчааж одоо зодод байгааг баг мэдэхгүй байна. Энийг миний хувьд бол яг манай амьдралын орчин бол тийм байсан байхгүй юу. Тэгээ одоо ингээд анзаараад байхаар юу гэдэг ахтар суулаа юм бол нэгнийгаа барь зодол одоо бүр цаашлаад энийхээ амнаас дүүрэх зөвхөн нэг удаа биш нэлээ олон удаагийн үйлдэл бас одоо Монгол улсад бүртгэгдэж байна тийм ээ сошиалар маш их төгж байна. Тэгээ энэ бол одоо нөгөө бүх юм нь л одоо эцэг зүгсгэл тийм ээ
одоо юу гэдэг хүндэрсэн шатанд орж байгааг хэлбэрл юм л да. Тэгэхээр нэгэнт одоо бидний хайр сэтгэлээр нэгдээ холбогдоод амьдралыг дуусгая, эхлүүлье, хамтдаа дуусгая гэдээ зорьсон бол сайхан хүүхдэд зөвлөгөр дурайл үзүүлээд өөртөө сайхан зөв ээж аав байгаад өөртөө сайхан одоо түшигтэй тулахтай нэгэндээ сайхан үг хэлж чаддаг сайхан гэр бүл байгаасаа гэж бас хүстгэл юм л да. Тэгээ мэдээж таны хувьд ч гэсэн бас өөрөө их хүн, эмэгтэй хүн. Тэгээ мэдээж ийм одоо орчны нөхцөлийг хараад ямар олигтой сэтэл бодол өрхөвдөө тийм ээ. Ер нь одоо юу гэдэг магадгүй өөрөөдөө хувьд ингээд яг тиймэрхүү орчин нөхцөлийг харж байхдаа удаа дараа байнга өвчрхэл байдаг, зодуул цохиулдаг, байнга л хөөхний цолцсон байдаг, бүсгүүчүүд зөндөл орж ирдэг байх. Магадгүй тэр хэмжээгээрээ их нэртэй тарамтлуулдаг ч юм уу тий бас их мэдл байхгүй болсон ирчүүд зөндөл байдаг юм шиг байна. Ийм бүхэнд ирэн таны хүүхний зүгээс ирнэ хандлага яаж тэр хүмүүст илэрхийлж байна. Ер нь энгийн хүмүүс үг сонсгоос одоо хууль нэлтэй байгуулгын хүмүүсийн хэлж байгааг үл үнцэдээ санагддаг болов шиг бодоод идэм л да. Тэгэхээр ер нь энэ хүмүүс тэр ямар байдлаар магадгүй цагдаагийн байгууллага ажилтнууд нөлөөлөл үзүүлж байна хувь хүний үед та. Төөнүүд тийштэй ер нь ингээл бас гэр бүл өвчлөлт нөхөр заадсан за тэгэл хүүхэд тохирсон тэгээ шалгах завцсан тэгэхээр ард нь ингээл 3 дахь жиштгэхэд одоо тий тэр хаалганы нөгөөрөнд байгаа хүүхдүүд төр мэдээж одоо тий орж ирж байгаа чанга тулсаад хүүхдүүд айж байгаа шүү дээ. Тэр бүр ингээл сонсоод ер нь дотор аягүй эмзэлдэг өөр багнаас нөхтэй учраас бараг заримдаа нулимс гардаг шүү. Тийм тэгээд ер нь яг би одоо тий өвчрөхөд үйлдэгч тий хохирогч холбогдогч тий хүүхд аль алтайнд би ингэж ганцаарч л уулзах ер нь бол боломжгүй болвол цаг нь ер нь ганцаарч уулзахыг хичээдэг. Тэгээд тэмтэж ярилцахаар маш их сэтгэлийн гүнзгийд юм ярьдаг. Эрэгтэй ч тэр эмэгтэй тэр хүчрэл үйлдэж байгаа тэр хохироод байгаа ш тэр. Хүүхдэд ч маш ингэж гоё аюул сайхан ингэж за одоо хүүхдэд болоо их чинь ингээд за одоо тийм ойр хүнд бол ойр сонсон бол за найзаа баг заримдаа бол найз авч байгаа тийм тэгж бод бүр халуун дотн яриа өрнүүлэхээр маш их тэднэр ухаарлыг олж авдаг айгүй гоё ярилцдаг. Тэндээс бол ингээд бүр сэтгэл нь ингээд ангойгоод баг хүн анцаа аваад ингээд гардаг ш хүмүүс. Тэгэхээр ер нь бол ярилцах бас их чухал юм байна гэж би боддог. Аюун зүйлсээ. Тийм. Хоорондоо ярилцах, өөрийн хариуц шаардж байгаа хууль нэлттэй байгууллагуудад нээлттэй ярилцах, гэр бүлтэйгээ ярилцах. Ажлынхаа үднээс ч хувь хүний талаас би хувь хүн өдөгтөр ангид үднээс ч маш их ярилцахыг бол хичээдэг. Олон гэр бүл нулимсгүй хас жаргалтаа дандаа нэг энэ гоё халуун хэрэг өгж байгаасаа тийм ээ. Хайр төлөж хайрын дотор ингэж амар тайван байгаасаа гэж би хүсдэг. Тийм. Гэр бүлийн хүчирхийлэл тэр нь боловсролын хамаатай биш байгаа юм шиг санагдаад байгаа ш надад. Боловсрол ерөөсөө хамаагүй. Боловсролтой хүмүүс өчнөө хоёулаа гоё өндөр боловсролтой байлаач гэр бүлийн хүчирхийлэл үүдээ тохирч холбогдож болоод байгаа хүмүүс цөөнг бас нэдэд байдаг. Нэвтрүүлгийн төгсгөлд гэр бүл хариуц ажилтдаг хүний хувьд их хүмүүс эмэгтэй хүний хувьд гэр бүлүүдэд хандаж харин нийслүүдэд хандаж та юу гэж хэлдэг амьдрал нэр. Тэгэхэд нэг нэгэндээ гоё итгээрээ тийм итгэдэггүй бол бас ингээл чи тэгдэг чи ингэдэг нэг нэгэндээ гоё итгээ тийм итгэл хүлээлгээд тэрэн дээрс үндэслэх гоё хайр нэг нэгэндээ гоё хайрлаад нэг нэгэндээ гоё итгэл өгөө нэг нэгэндээ урам өгөө гэж бод тэрэг юм хэр л аз жаргалтай байна. Тэгвэл тэгэл юм л бол ингээл уурлаад тэрч болохгүй нэг одоо нийгэм ямар гоё лээ тийм нийгмийн стресс бухимцыг арга гэр дээр авцраал ингээл тэгээд тэр болохгүй энэ болохгүй нэмээ гоё эргээр хараасай л гэж би хүсэж байна хүмүүсийг гэрүүлээ тэгжээд гоё эрэг сайхан амар тайван амьдрах эндээс өөрөөс би болно гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд завчуулаа гаргаж манай контентыг зориулж ирж оролцсон их жаргал ошоочтой цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. За тэгээд цаашдаа бас олон сайхан нэвтрүүлэгтэй хамтран ажиллаарай. Олон сайхан гэр бүлээс үнэтэй сайхан зөвлөгөө өгөөрэй гэдэг энэ нэвтрүүлгийн түрээд өндөрлүүлж байна. За баярлалаа. Гэр бүлийн нэг уйлдаг юм би ярьсан чи яг нэг ажил дээр их тэр хүн сууж байсан хүмүүстэн дараа хоолой зангирч шүү дээ. Тэгж гэнэ үү? За баярлалаа. Баярлалаа. Ажиллаж амжилт хүсье. Маш их баярлалаа. За сонсогч үзэгчдээ Entertainment Сонгойрхон дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлцтэй хамтран хийсэн энэхүү ээлжид подкаст манд түрээд өндөрлөж байна. За өнөөдрийн маань зочноор Сонгойрхон дүүргийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч инх чаргалж бүсгүүрдэн оролцсон байна.